За ингээд клубийнхаа гишүүдтэй уулзч одоо чөлөөтэй ярилцаж болно гэж үзэж байна. Сая коронод нэлээд хоригдлоо. Тэгээд сайн муу талтай юм байна. Нэг муу тал нь биднээсээ төлөвлөжсэн нөгөө Мина протокол эднүс маань байхгүй болсон. Би өөрөө цанглаа үүсгээд нод аваад энэ дээр валидатор болж оролцоод ингээд монголчууд ч юм уу хэрэгтэй хүмүүстэй бас энэ мэдээллийг өгье гэж утсан боловч ингээд хугацаанаас хоцорсон байгаа. Гэвч токен сейлд нь биднээс оролцож болно. Өнөөдөр энэ талаар ярив. Сул тал нь тэр байна. Одоо минагаа биднээс ажиллаж чадсангүй. Сайн тал нь би сахлаа ургуулсан. Энэ арьс марьсаа амраацсан. Иймэрхүү байдалтай байгаа шүү. За тэгээд энэ мэдээллийг өгөхөөс өмнө ялангуяа манай одоо энэ хаалтдаг группийн админууд аягүй их анхаараа гэж бодож байна. Биднээсийн төсөлд оролцоод пэйж группт орсон хүмүүс бол Smart Trade Bot-д хөрөнгө оруулсан хүмүүс дийлэнх нь байх гэж бодож байна. Хэрвээ та хөрөнгөө оруулаагүй ч юм уу биднээсийн төсөл таалагдахгүй бол заавал энэ группт байх шаардлагагүй учраас ингээд манай админууд өөрсдийнхөө группт оруулсан хүмүүсийг хянаад төсөлд маань оролцоогүй биднээсийг дэмжээгүй хүмүүсүүд энэ одоо группээсээ гаргаарай гэж хүсгэсэн. За ингээд биднээс ямар ашигтай ажиллаж болох талаар энэ ерөнхий загварчил эхний маягийг өнөөдөр ингээд ярих гэж бодож байна. Та бүгд тэгээд анхааралтай бас сонсороо. Миний одоо энэ ингээд линк хэднүсэнд байгаа сайт руу ороод өөртөө судлаараа. Мина дээр жоохон би валидатор болж чадаагүй. Тийм учраас та бүгд өөрсдөө энэ англи хэлтэй хүмүүс нь ороод энэ рүү оролцох боломжтой бол шүү. Өнөөдөр бол эхэлсэн байгаа энэ токен сейл нь. За ингээд үүний өмнө нөгөө юугаа ярих гэж бодож байна би. Coin list руу ороод энэ flow token-ыг би энэ OKX bridge руу гаргаж үзье гэж бодод байгаа. Энэ OKX bridge дээр flow token-ыг арилжаа гэх юм шинэ промошн явж байгаа байхгүй юу? За тэгээд одоо гаргахын тулд би мэдээж энэ OKX руу гаргахын тулд flow дээрээ дарна. Тэгээд withdraw гэдэг дарах хэвээр. Би одоо энийг ерөөсөө урд нь туршаагүй шүү. Ерөөсөө анх удаа үзэж байгаа. Flow address гэхэлэр би мэдээж OKX дээр орно тийм ээ. OKX дээр ороод my asset гэхэлэр миний одоо хөрөнгийн одоо юунууд байна штэ. Дүн нийт ийшээ бол байхгүй байна. Trade wallet finance за deposit дээр орох хэрэгтэй тийм ээ. Миний deposit дээр орохдоо би юугаа сонгоно. Одоо нөгөө flow-го сонгох хэрэгтэй. Flow. За миний OKX станцын дээр flow deposit-ийн данс байх хэрэгтэй. Deposit байна тийм ээ. За одоо энийг би хуулна. Энэ адресыг flow адрес. Та бүгд би урд нь ерөөсөө энийг үзээгүй учраас янз бүрийн бас хамтал суралцаад явж байгаа тийм ээ. Янз бүрийн гацх асуудал гарч магадгүй би яах нь мэдэхгүй байна. За ингээд OKX-ийнхаа юуг тавилаа. Максимал нэгэд бүгдийг шилжүүлэх гэж үзэж байна тийм ээ. За ингээд гаргахгүй гэж байна. Гаргана. За энэ дээр coin list дээр би юу хийсэн байгаа? Two factor хийсэн байгаа. Google Authenticator тэрийг хийн. Тэгэхээр ингээд Google Authenticator маш хэрэгтэй та бүгд мэдж байгаа. Хэрэгтэй боловч бас л нөгөө нэг сайн муу талтай тийм ээ. Утсан алдвал энэ дээр тодорхой хэмжээний цаг алдсан шүү дээ. Тийм учраас та бүгд энийг хуулбарлаж авд юм уу? Цаана утсан алдахгүй байх талаас нь анхаарахгүй бол бас гээчүүл нэлээд цаг хугацаа алдах бах. За биткойн хаш жоохон унж байгаа гэвч энэ дээр биднээс нэг айхгүй байгаа. Ягаад гэвэл биднээсийн юу бол арбитраж биржин дээр орцсон өөртөө бид бол нэг ойрын хугацааны гүгч биш марафон дээр одоо марафоны уралдаач чиг юм уу да бид одоо
ойрын хугацааны хяш өөрчлөлтийг бол биднес нэг тоохгүй тийм ба. За энд coin list-ийн те. За би энэ дээр нөгөө Google Authenticator-аас 271 098 гэдгийг хийн. За бичлэг маань хийгдэж байна уу? Хийгдэж байна. За 271 098 гэдэг ингээд confirm гэдэг ингээд хий. За тэгээд тэгэхээр 14800 энэ данс руу гарах уу гэж байгаа. Энэ бол OK гэсэн данс шүү дээ. За down гэдэг ингээд дуусгая. За тэгэхээр энд бол 0 болсон. Одоо мэдээж нөгөө юу руу орно шүү дээ. OKX руу орох хэвээр. Энэ бол юуны бирж байгаа. Солонгосын бирж Okcoin то. За OKX дээр яаж орж ирж байна бүгдээрээ бас энэ дээр харнаа. За энэ мэдээж тодорхой хугацаа орох болов уу гэж бодож байна би. За ингээд эргээд энэ лүгөө орё. Хугацаа очихын тулд бүгдээрээ нөгөө юмрууд руугаа явъя. Цаашаа минаар аваа. За одоо 1530 хүн бүртгэгдсэн байна. Ингээд 2000 болохоор айлын хүн манай хүн гэлтгүй дунд нь суглаа явуулаад комд үтснээс нэндээс сонгож одоо ledger наноогоо өгнө. За Mina гэдэг би ерөнхий хэлсэн байгаа. Зарим нэг нь бол бас харсан баг. Энэ бол маш сайн протокол байгаа. Блокчейний нийт одоо энэ гинжин хэлхийг бол хумж буюу атач хийж 22 килобайтд багтаадаг юм айгуу сайн одоо протокол байгаа. Энэ протокол зүгээр протокол болгоныг биднес бас сонирхоод байх шаардлагагүй. Гол нь энийг бол том яг энэ блокчейн криптовалютын салбар дээр ажилладаг бирж болон компаниуд бол маш их дэмжиж байгаа юм байгаа. Одоо ингээд явцын донд та бүгд ойлгомжтой болж байгаа. Нэг өсөндөө ингээд утсан дээр ч юм уу блокчейний занглаа сүлжээг бол суулгах айгүй хүндрэлтэй. Та нар Ether scan-ыг мэдэн штэ. Гэхэд энэ бол багцлаад утсан дээрээ хүртэл хадгалах боломжтой байгаа. Граф гэдгийг би та нарт бас өгсөн. Digraph гэдэг энэ бол одоо бас бирж дээр гарсан. Энэ бол өөрийнхөө блокчейн дээр дүрслэлтэй хэлбэртэй графикын юмнуудыг бол авч хадгалж датаг солилцдог тийм бас блокчейн байгаа шүү. Граф. За энийг биднээс яаж ашиглах вэ? Яагаад энэ Mina протокол хөрөнгөө хийвэл ашигтай вэ гэдэг талаар гол нь мэдэх гээд байгаа шүү дээ. За ингээд Twitter дээр би бол голчлон хардаг Mina протоколын ямар хүмүүс дагж байна гэдэг ингээд үздэг байгаа шүү. За одоо жишээ нь Twitter дээр бас та нар харьцаад явуулах зүгээр. За энэ Mina протоколын Twitter байгаа. За энэ дээр одоо 30 мянган дагагчтай байна шүү дээ. Ямар хүмүүс дагж байна гэдэг ингээд харахаар энэ дээр гараад иртээ. За Alex Skidano гэдэг ингээд NIE протоколыг үүсгэсэн. NIE протокол бол маш сайн протокол байгаа. Энэ NIE протокол нь өөрөө төсөл өөрөө бас энэ Mina протоколыг ажиглаад мэдээлэлээс авч яадаг байна шүү дээ. Anchor гэдэг энэ DeFi төсөлтэй холбоотой Web3 Foundation-тай холбоотой юм төсөл байгаа. Celo та нар мэдж байгаа Binance бирж дээр гарсан. Nervos гэдэг энэ бас нэлээд сайн өсөлттэй явж байгаа энэ блокчейний токен байгаа. За энэ Digraph-ын талаар биднээс ярина. Нөгөө график дата төслүүдийг блокчейн дээр бүртгэдэг юм бас нэлээд хүмүүсийн хэрэгцээтэй юм байгаа шүү. O1 Labs бол энэ Minaтай зайлшгүй холбоотой тийм төсөл байгаа. За ингээд нэлээд нэр төртөө ийм төсөл хувь хүмүүс байгаа шүү. За ингээд Solana-г бол та бүгд мэднэ. Solana-гийн талаар би ярьж байсан. За стейк нь Polygon буюу урд нь Matic гэсэн дөнгөж сая нэрээс олсон QuantStamp гэдэг энэ Ethereum блокчейн эднүсийг ингээд шалгадаг тийм аудитын байгууллага байгаа. Блокчейн зөв байна уу, буруу байна уу гэдгээр шалгадаг юм байгууллага гараад ирсэн байгаа. Arena'г бүгд мэдж байгаа. CoinList биднээс нөгөө Kyber Network-ын Fabi гэдэг энэ Polkadot-той холбоотой бас үүсгэн байгуулагч байж байгаа. За ингээд маш их юм нэр төртөө хүмүүс энэ дээр дагаад харж яадаг байна шүү дээ. За энэ Fred бол энийг бол ярихгүй болохгүй. Paradigm гэдэг энэ нэлээд том DeFi төслүүд ч юм уу криптовалютаар хөрөнгө оруулдаг хүн байгаад байгаа. Энэ
Coinbase-ийг бас үүсгэн байгуулахад оролцож байсан. Ийм мундаг хүмүүс энийг ажиглаж яадаг байна. За энэ мундаг хүмүүсээс гадна Минага биднес одоо яаж одоо энэ төсөл хизээ эхэлсэн гэдэг ингээд токен экономик буюу токеных нь эдийн засгийг цаашдаа яаж хөгжүүлэх талаар ингээд бас харж явах хэрэгтэй байгаа. За энэ дээр миний нэг сонирхол татсан юмнууд бол энэ яаж хуваарлт хийсэн тийм ээ, хөгжүүлэгчд нь хэдэн хувийг авч яана, энийг үүсгэн байгуулагчид нь хэдийг авч яана, дэмжигчид хэд байна, хөрөнгө оруулагчид нь хэд байна гэдэг бүхий л мэдээллийг ингээд гаргадаг байгаа. За энд нэг сонирхол татхууц мэдээлэл нь бол энэ тодорхой нөгөө анхны хөрөнгө оруулагч болон дэмжигчид эднээсийнх нь юу энд байгаа. За энийг би дараагийн юутай холбоод ярив. За Messari IO гэдэг сайтан дээр та бүгд ингээд бас энийг ашиглаж ивэл зүгээр. За Minага ингээд бас оруулаад үзье. Mina гэдэг. За энэ Minagийнхаа талаар энэ Messari IO-гоос мэдээлэл авах боломжтой байна. За ингээд харъя. Profile гэдэг. За энэ профайл дотор ингээд хамаг юм байж байгаа байхгүй юу? За энэ хизээ үүссэн ямар блокчейн дээр бичигдсэн гэдэг ингээд бүх юм байж байгаа. За энэ бол Z Graph гэдэг блокчейн бичигдсэн юм токен байгаа. Блокчейн дээр бичигдсэн юм токен байгаа шүү. Тэр нь болохоор бас тусгай алгоритмын хил байгаа. За энэ Z-Keys Snark гэдэг юм юун дээр бичигдсэн байна. Одоо технологийн хил гэдэг юм уу, тэ алгоритм гэдэг юм уу, ийм юм дээр бичигдсэн баггүй. За хаана явжлаа. За ингээд бүгдээрээ энэний энэ төслүүд бол ингээд техникийн white paper, санхүүгийн white paper гэдэг бүх юм нь цаг хугацаатайгаа, хуваарлалтайгаа ингээд байж идэг байгаа шүү. За энэ зөвлөхүүд нь байж байна. Хөрөнгө оруулагчид тэгэхээр энэ Андре гэж байна, Навал гэдэг ингээд хүмүүс нь бүгд үж энэ парадигмын одоо бас холбоотой төсөлтэй холбоотой юм биш. За нөгөө Fred ч юм байна. Coinbase. Coinbase бол Америкийн биш. Ер нь Coinbase дээр гарч байгаа энэ токенуудыг бас та нар айгүй сайн хараад хэдэн токен байна. Аль нь ингээд боломжтой ингээд харуул бас хөрөнгөө зөв байршуулах боломжтой. Ягаад гэвэл Америкийн одоо нөгөө SEC бол маш их том хяналттай ийм криптовалют байтугай хөвцөө хөрөнгөний биржүүдийг хянжидаг тийм байгууллага байгаа учраас Coinbase-ийн токенуудыг харж тэндээс мэдээлэл авах нь зүгээр шүү. За энэ нөгөө байгууллагууд байна Paradigm гэдэг Сан Францискод байрлалтай Polychain гэдэг энэ байж юм тийм ээ, бас хөрөнгө оруулагч нь бас Сан Францискод Америкийн компани байна. За Metastable Capital гэдэг бас Америкийн компани. Тэгээд ингээд харахаар бол энэ ерөнхийдөө одоо ингээд дөнгөж эхэлж байгаа боловч цааш та маш их үр дүнтэй биднээс хөрөнгийг өсгөх боломжтой гэж би үзэж байгаа. За энэ private token sale буюу ингээд нийтэд зарлагдаагүй token sale нь бол 5 сарын 38-нд ингээд явагдаж байсан байна шүү. Харж байна. Та нар 3 сая 500 мянган долларыг босгосон байна. Дараагийн token sale буюу private ингээд хөгжсөн буюу нийтэд биш private sale нь 15 саяг босгож ирсэн байна. 19 оны 4 сарын 30-нд тэгэхээр нэлээд эртнээс эхэлсэн юм төсөл байгаа. За 3 дахь үе нь болохоор ингээд 20 оны 10 сарын 15-нд саяхан би нөгөө баг флог авч яадаг үед эднээс бас ажиллаж байсан байна шүү дээ. 10 сая 900 мянган долларыг ингээд босгосон байна. За нийт бол ингээд тэрбум токен гаргах нь байна. За одоо ингээд үндэслэгчүүд болон прожектэд оролцож байгаа анхны хямдхан авсан хүмүүс нь бол 6.7% нэгэд эзэмшиж байна. За энэ хэдэн центээр эзэмшиж гэнэ вэ гэдэг аягүй чухал байдаг шүү. Тэрийг бас та нар ингээд хараад суралцжуулах зүгээр. Ингээд дараа нь эндээс ойлгомжтой болно би үзүүлээ. За тэрийг эндээс харна нөгөө түрүүний би нэг бичиг үзүүлээд тохироцсон. За энэ. За ингээд саяных ингээд энэ бүгд ингээд байж штэ тийм ээ. Бас Mina протокол дээр 17 оны 4-р улиралд ингээд үрлэгдэх юм уу дөнгөж үүсэж яхад нь 0.07 центээр ингээд авсан байна. Энийг аягүй сайн анхаарч явах хэрэгтэй. Биднээсийг одоо токен арилжаан дээр токен сел дээр гарч авахаас өмнө private sale дээр төслийг боловсруулагч болон хөрөнгө оруулагч нар дэмжиж байгаа хүмүүс хэдэн центээр авсан нь маш чухал. Нэг
Хоёр хичнээн ширхэг токен нийт зах зээл дээр гарахын тэр маш чухал. За биднээсийг орж явахд яг зах зээл дээр supply буюу market supply нь яг хэд байхын, зах зээл дээр гацсан нь хэд байхын гэдэг маш чухал байгаа. Хамгийн чухал нь бол нийт зах зээл дээр нийлүүлэх токны хэмжээ маш чухал шүү. Тэгэх юм бол биднээс одоо яг токен сэл дээр ороход хэдээр орж болох уу, хэд дахин өссөн, цаашаа ямар өсөлтийн боломжтой гэдэг ингээд ойролцоо яг энэ блокчейн дээр ч юм уу ойролцоо чанарын токентой харьцуулаад тэд хүрэх юм байна. Энэ одоо гэдэг ингээд харьцуулт хийж хөрөнгө оруулах боломжтой. За ингээд 3 сая 500 мянгаыг босгоцсон 50 сая 166 мянган токен авсан байх нь шүү дээ. Анхны хөрөнгө оруулагч нар. За өнөөдөр ингээд нэлээд 2 3 бичлэг хийсэн жоохон ямаа мутад байгаа уучлаарай. 18 сар энийг бол түүхчин анхны хөрөнгө оруулагч нар нэг өсөндөө яг энэ маркетингийн төлөвлөгөөгөө урьдчилаад гаргадаг байнаа. Яг манай энэ арткоин моин биш арткоин шиг биш. Маш их өндөр хөгжсөн байх нь маш их юм ойлгомжтой төлөвлөгөөгөө техник white paper economic буюу санхүү эдийн засаг мөнгөнийхөө одоо white paper-ыг хийдэг юм болцсон байх нь шүү дээ. За А серийн арилжаа үед нь болохоор 18 оны 4 сард 0.15 центээр авсан байна. 15 саяг түрүүн миссари дээр харуулсан 100 саяыг авсан байна. 18 сар түгжин. За энэ стратегийн хөрөнгө оруулагчдад бас 20 оны 3 дугаар улирлд буюу энэ 10 сараас өмнө баха 15 центээр өгсөн байна. Ингээд 4 сая доллар босгоцсон 28 сая 480 мянгаыг бас 18 сая төгжин. За энэ дараагийнх нь энэ 10 сарын 15 буюу хамгийн сүүлд бол 20-50 центэд авсан байх нь шүү дээ. Ингээд энэ бол яг нийтэд арилжаа яснаас хойш 40 хоногийн дараа энэ төгжин тавигдана гэсэн үг. Тэгэхээр биднээс токен сэлминаг авахд одоо өнөө маргаашгүй нэг 25 центэд авчихд бол эхний авсан одоо 2 жилийн авсан хүмүүсээс нэг 4 дахин тийм ээ 4 дахин их байна. Хэд дахин их байна. Үнээр авч ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид 0.25 цент мина энэ токеныг авахд бол цаашдаа нэлээд өндөр өсөлт үзүүлнэ гэж үзэж байгаа. За нийт бол ингээд 29 сая буюу бараг 30 сая долларын хөрөнгийг босгоцсон энэ төсөд ажиллаж байна. Энэ мэдээж доллар өөрийнхөө төслийн хөгжүүлэлтэнд зарцуулж байгаа. Маш сайн төсөл. Америкийн топ одоо энэ криптовалют дээр ажилладаг компаниуд дэмжиж хөрөнгө оруулж байгаа. Ингээд 250 сая гарцсан байна. За ингээд бүх стратегийг яаж хуваарлах уу гэдэг ингээд маш нарийн удаан тогтож харах шаардлагатай ийм хөснөгтүүд байгаа. Тэгээд та бүгд манай клубд орсон хүмүүс янз бүрийн мэргэжлийн хүмүүс байгаа, банкны хүмүүс ч үеж магадгүй, эдийн засагч хүмүүс ч үеж магадгүй. Хамгийн гол нь минийхаар энэ аргачлал яаж энэ шинжилгээ хийх үү, аль токенд яах уу гэдэг нь чухал учир энийг ингээд төр орхиё гэж бодож байна би. Цаашаа явъя. За миссари дээр биднес ярьсан. За харьцуулт хийж үзье л да тийм ээ. Энэ одоо 0.25 центээр авахд хэд хүрэх үгээд. За Zgraph энэ төсөл бол ерөнхийдөө ойролцоо. За энэ Zgraph төсөл анх гарахдаа 0.0 бараг 1 центээр private sale-ээр өгсөн байгаа. Нилээ дээр оны өмнө ч байна уу. Тэгэхэд одоо бол ханш нь 0 бараг энэ хэдийн 2.1.7 гэхэлэр 0.01 гэхэлэр чинь бараг 75 80 дахин ингээд өсөлт үзүүлсэн байгаа байхгүй юу. Private sale-ээсээ ингээд өссөн. Биднээс энд бол token sale-д орсон хүмүүс нэг 10 цент ч юм уу те 10 дахин нөгөө private sale-ээсээ арай үнэтэй авцсан 10 центээр авцсан байх нь байна. Энд одоо энэ 20 оны 12 сард 20 центтэй байсан бол одоо ингээд баг энэ 21 оны 2 сар гэхэд баг 2 доллар 10 дахин өсөж ирсэн байна. Одоохондоо бол ингээд жоохон уналттай байж байгаа жишээтэй. За ингээд харьцуулаад үзэх хэрэгтэй. За яг энэ жишгээр Zgraph-ийн одоо нийт зах зээлийн үнэлгээ нь бол 2 тэрбум доллар байна. 2 тэрбум доллар. За ойролцоо төрлийн ток хүчээр биднес яг энэ минаг 2 тэрбумд ингээд орж ирэхэд
хэд болох уу гэдэг ингээд тооцъё тийм ээ. 25 цент зах зээлийн үнэлгээ нь тэрбум бага ингээд 2 тэрбум руу орлоо гэхэд бараг мина уул өсөлт нь ойрын хугацаанд хямдхан авч чадвал $20 болох магадaltaй гэсэн юм шинжилгээ хийж байгаа ч гэдэг. Буруу хийж магадгүй. Яг одоо бол яг миний шинжилгээгээр бол иймэрхүү шинжилгээ гарч байгаа. Тэгээд энийг цаашаа мина бол ингээд нэлээд олон валидатор үүсгэжсэн. За би болохоор валидатор буюу энэ нод үүсгээд зангилаа үүсгээд минагийн блокчейний сүлжээнд нь орох юм хүсэлтэй байсан боловч саяны хэдэн өдөр хоригдоод орж чадаагүй. За энэ дээр мина протоколын сүлжээнд валидатор ч гэх юм уу зангилаа олж орох юм бол туршилтын хугацаанд нь бол хүмүүст токеныг бол маш их хэмжээгээр өгдөг байна. Маш их хэмжээгээр. За тэгээд тодорхой хугацаанд би нод зангилаа үүсгээд өөрөө валидатор болоод валидатор болно гэж орохлоор би мэдээж энэ зүгээр өгдөгөө. Зарим төслүүд бол зүгээр өгнө. Зарим төслүүд бол миний эфирмийг авдیں۔ Нэг 2000 ч юм уу 3000 ч гэдэг юм уу тухайн төслүүд бол өөрсдийнхөө хэмжээг хэлдэг. Би тэгээд тэнд нэг 2 юм уу 3000 доллартай тэнцүү эфирм ч юм уу шаардж байгаа токеныг нөгөөд ийшээ өөрөө зангилаа үүсгэхдээ тодорхой хэмжээний тэр техникийн нөхцөл эднүүсийг бүрдүүлдэг юм байгаа шүү. Яг энэ зангилаа үүсэж байгаа туршилтын өөрийнхөө сүлжээн дээр зангилаа үүсгэгч нарт нөхдүүд бол тодорхой хэмжээний хувийг амладаг. Нийт одоо зах зээлийн одоо хэмжээнээсээ 5% өгнө ч гэдэг юм уу те. Айс 40 мянган мина ч гэдэг юм уу 888 мянган граф токен өгнө ч гэдэг юм уу тиймэрхүү амлалт өгчээж энд одоо туршилт хийгээд энэ блокчейн болж гин үгүй юу засвар хийх шаардлагатай нь алдаа хаана гарч ийн гэдэг ингээд шалгадсан байгаа шүү. Тэгэхээр энэ лөө орохгүй дамжаагүй одоо зүгээр токен сэлд нь бүгдээрээ орж болно. Та бүхэд бас энэ дээр мэдээллийг одоо нэгэнт ингээд нээлттэй өгч байгаа чинь өөрсдөө судлаад энэ дээр бие дагаад оролцоороо. Би яг энэ зүгээр ямар сайт руу ороод хаана бүртгүүлээд яах вэ гэдгийг хэлж байгаа шүү. За энэ дээр граф бол 3%-ийг энэ нод буюу зангилаа үүсгэхэд өгчээсэн байгаа валидаторуудад. Валидатор гэдэг нь одоо нөгөө тухайн сүлжээг баталгаажуулдаг, аль нь болж нь болохгүй, аль гүйлгээг нь зөвшөөрөх үү, алийг хасах уу гэдэг ийм нийгэмлэг байгаа байхгүй. За жишээ нь энэ дээр юуг харуулъя? За энэ би хаачихв. За төрүүлж байгаа юм. За юугаа мартаж болохгүй биднээс. За энэ дээр харж энэ юуны валидатор гэдэг юмыг одоо энэ Binance-ийн зангилаанууд байгаа энэ Binance Smart Chain гэдэг сүүлийн үеийн шимтгэл багтаа гэдэг их модонд орч хүмүүс яригадаад байгаа шүү дээ. Энэ бол Binance-ийн холбоотой энэ DeFi төслүүд төр хідэн тэрбум токен ингээд төгжигдсэн байна гэдгийг харуулж байгаа байхгүй юу. За энэ Binance Smart Chain-ийн Explorer-ыг ингээд харъя бүгдээрээ. За ингээд Explorer-ыг харахад энд 21 баталгаажуулагчтай байгаад байгаа. Энэ Binance Smart Chain блокчейний зангилааг баталгаажуулдаг сүлжээг зөвшөөрдөг хүмүүс нь 21 ширхэг байгаа. Иймэрхүү юм яриад байгаа юм би валидатор гэдэг нь. Тэгэхээр Mina протокол дээр энэ валидатор үүсгэхэд бас тоо хэмжээтэй хүмүүсээ яагаад ингэж өгдөг байх нь шүү дээ. Граф гэдэг бас энэ төсөл дээр бол 3% өгжсэн тухайн үедээ валидатор болгонд нэг 888 гэдэг энэ граф токеныг өгчээсэн байна. Тэр нь одоогоор хэд юмтэй граф дээр хэдтэй байна энэ граф 173 гэдэг чинь бараг сая гаруй долларын тийм хөрөнгийг тэр нод туршиж байгаа хүмүүст бол өгчээсэн болж таарж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бирж дээр гарахаасаа өмнө ингээд компаниуд туршилт хийж нодыгоо зангилаа алдаагийн үздэг. Энэ дээр бол нэлээд бас цаг хөдөлмөр хүмүүсийн оюун ухаан зардаг учраас маш өндөр үнэлгээтэй байдаг гэдгийг ойлгочих болох болов уу гэдэг. За цаашаа явъя. За Mina токен дээр одоо яг юу болох гээд байна гэд ингээд харъя.
энд байсан байна шүү дээ. Mina токен дээр одоо бол энэ токен сел явагдаж байгаа. Токен сел явагдахад нь бас нийгэмлэгийн хүмүүсийн хүчээр энэ токеныг олон нийтэд тараахын тулд ингээд янз бүрийн мэдээллийн сувгууд дээр та одоо Telegram чат дээр ч юм уу өөрийнхөө 10 найзын Mina протоколыг ингээд сурталчлуул юу гэдэг мянган оноо өгнч гэдэг юм уу тийм ээ. За энэ Wagon гэдэг энэ бас одоо мэдээллийн сувгуудаар энэ Mina токеныг сурчлуул 1200 өгч байгаа жишээтэй. За ингээд нэлээд нарийн ийм одоо оноо өгөх юмнууд байгаа. За бүр бичлэг нэг минутын дотор бичлэг хийгээд тавил бас энэ Reddit дээр бас мэдээлэл өгвөл 5000 оноо өгж байгаа жишээтэй. За видео хийх юм бол энэ сайн видео байх хэрэгтэй 5000-ыг өгж байгаа. Ийм оноо өгөх ийм одоо аргачлалуудтай байдаг. Хамгийн гол эднүсийн зорилго бол маш олон хэрэглэгчтэй болох тухайн энэ протокол, блокчейнтэй холбоотой токенуудыг нийтэд сурчлах, үн цэнийг хадгалах, өөртөө эхний одоо тэр үр хөврөл гэдэг юм уу, privacy-ийнхаа үед босгосон мөнгийг үр ашигтай зарцуулах ингээд хүний хэрэгцээ хангадаг юм бүтээгдэхүүнтэй токен байгаа гэдгийг аягүй сайн ойлгох хэрэгтэй. За ингээд та бүгдийг харж байгаа хаягуудаар ороод өөртөө бас энд оролцоод ингээд явах боломжтой шүү. Тэгээд би бас өөрөө суралцж байгаа учраас ингээд хувьдаа тэр cloud mining дээр хийх гээд миний компьютерийн хүчин чадал хүрээгүй ингээд ноутосоо хугацаа өнгөрцөн байгаа. Токен sale дээр бол боломжтой. За нөгөө нэг харуулах юм бол би энэ Coinbase-ийг ярьсан шүү дээ, тийм ээ. Coinbase дээр юу байгаа шүү. Mina протокол ер нь бол гарч байгаа. За энэ дээр байна. За ингээд Coinbase бол нэлээд сайн бирж Америкийн доош үзсэн баха юм. Тэгэхээр энэ сайн биржүүд мэдээж шалгаж гаргаж байгаа шүү дээ. За ингээд Coinbase дээр гарна гэдэг чинь цаашдаа баталгаатай үнцэнтэй болно л гэсэн. За граф хүртэл энэ дээр хийж байна. За Coinbase-ийн биржүүдээр гарсан токенууд бол нэг 40 хэдэн ширхэг байгаа. 40 хэдэн ширхэг. Та бүгдэд үзүүлээ. За ингээд үж юм те. Зөвхөн тэгэд бусад биржүүд бол одоо 1000 гар тогтохгүй тийм өндөр тооны токенууд гарсан байгаа шүү дээ. За иймэрхүү мэдээлэл өгье гэж бодсон. Тэгээд та бүгд цаашдаа HEP24 клуб дээр биднээс ингээд өөр төслүүд байгаа. Өнөөдөртөө ингээд зогсъё гэж бодож байна. Hopper гэдэг төсөл байгаа. Зарим нэгт нь би явуулсан байгаа шүү. За OKX-ийг харъя. Орж ирж юу. За ингээд OKX дээр 14 flow маань ороод ирсэн байна тийм ээ. Энэ дээр би яагаад шилжүүлсэн гэхээр OKX дээр ийм мэдээлэл байгаа. За нэлээ. За би та нарт үзүүлээ. Одоо би энэ арилжаанд оролцсон л доо. Flow гэдэг энэ хийж штэ тий. OKX дээр гарлаа гэдэг ингээд 23-нд гарсан байгаа. За би энэ Flow-го өнөөдөр $20 зархад нэг баг $300 хэмжээний анхны оруулсан хөнгө оруулалтаа авцсан. Цаана надад 800 Flow байгаа. Тэрийг би бол ерөнхийдөө зарахгүй гэж бодож байгаа. Яг гэвэл энэ Flow токен бол энэ non-fungible одоо токентой холбоотой тоглоомын бас энэ зах зээл нэлээд хөгжиж байгаа. Тэгээд Flow бол өөрөө бас энэ юун дээр гарцсан. Coinbase эднэстэй холбоотой юм төсөл байхгүй. Тийм учраас нэлээд өндөр өсөлт үзүүлнэ. Бараг $100 руу ч явах болов гэсэн бодолтой байгаа. За ингээд өчигдөр буюу өнөөдөр буюу 03 цаг гэдэг чинь манайхаар өглөөний 8 цагт бол энэ flow deposit-ийг OKX руу хийх боломжтой болсон байна. Одоо 0.5 гэдэг чинь USDT-гээр би энэ арилжаанд орох боломжтой болсон байгаа. За цагийн дараа гэдэг нь биткойн тоо хослолтоо USD хослолтоо flow-той ингээд би арилжаанд оролцоод эргээд гаргаж болох юм байна шүү дээ. 24-ний
өглөөний 10 гэдэг чинь маргааш өдөр би нэг эн чин 3 цагаас өмнө энэ арилжаанд оролцоод бас ийм урамшууллын токен авч болох боломжтой болсон байна. За ийм мэдээллийг өгье гэж бодож байна. Тэгээд та бүхэн бас энийг нэлээд сайн судлаад өөрсдөө анзаараарай. За ингээд дараагийн бичлэг хүртэл түр баяр та. Тэгээд группийн админууд анхаараарай. Өөр нэг хэлэх зүйл бол биднээс нөгөө юу явуулсан штэ. Нөгөө за энийг бол үгээрээ хэлчихөө. Одоохондоо тэр нөгөө зар нь тавигдана. Ингэсгээд нөгөө урамшууллын аюун явуулсан байгаа. Тэрний урамшууллыг энэ хүмүүстэй өөрийн төсөлд оруулсан Happy 24 клубийн баг 8 хүн бол урамшуул шаналгах болсон байгаа. Ингээд хагас сайн өдрийн 5 цагаас энэ манай одоо Этерна ресторан дээр хий гэж бодож байгаа. Тэр цар ингээд тун утгагүй 1-2 цагийн дараа тавигдан та бүгд эндээс мэдээлэл аваарай. MacBook авах хүмүүс гарч ирж байна. 15,000 долларын одоо байрны урамшуулд бас багч байгаа хүмүүс байна. iPhone утас авах юм боломжтой хүмүүс гарч ирлээ. Тэгээд тэр үйл ажиллагаан дээр биднээс ерөнхий энэ DeFi төсөл ч юм уу энэ криптовалютын зах зээлээр талаар ярина. Мэдээж клубийн хүмүүс байхаас гадна бас гадны анхдагч одоо энэ талаар сонирхож байгаа хүмүүс ирэх болов гэж бодож байна. Билетийн үнэ нь бол нэг 50,000 төгрөг байгаа. Тэгээд зар гаргахлаар та нар яаж оролцох вэ? Админуудтайгаа ялангуяа энэ сувда, оюуна, ууганаатай холбогдоод оролцох хүмүүс нь сонирхоод оролцож болно шүү. Хагас өдрийн 5 цагаас. За анхаарал тавьсанд баярлалаа. Баяр та.